За сайн байна. Одоо энэ коллабораторыг зориулахаар одоо яг IP version 6 хаягдлын талаар болон DNS IP version 4 бол IP version 6 хаягдланд одоо сүлжээ зохион байгуулалт мөн DHCP болон DNS серверийн тохиргоог одоо хийх талаар одоо доош танилцуулнаа. Одоо энэ одоо салбар нь болохоор энэхүү одоо топлоо нь болохоор яг 3 бүтцтэй байгаа. Одоо яг төв салбар одоо мөн салбар нэг түн салбартай хоёр салбартай салбар нь болохоор яг хоёр хэрэглэгчтэй тэгээд PC-ний нь болохоор IP version 6, PC-ний нь болохоор IP version 4 хаяг ашиглана. Салбар нь болохоор 3 хэрэглэгчтэй. PC 3 нь болохоор IP version 6, PC 4 нь болохоор IP version 4 хаяг. харин PC 5 нь болохоор EAU64 хаяг авна. Төв салбар нь болохоор яг одоо DNS, DHCP серверүүд дээр байрлана. DHCP серверүүд байрлана. Эдгээр нь одоо IP version 4 бол байрлана. Одоо энэхүү эдгээр IP version 4 бол IP version 6 хэрэглэгчдүүд зориулсан дуртай серверүүд байлна. За салбар нэг нь болохоор одоо PC1-ийн төв серверээс одоо stateful буюу DHCP серверээс одоо version 6 хаяг аавна. PS2 нь болохоор PC2 нь болохоор одоо төв салбарын DHCP version 4-с одоо серверээс одоо relay ашиглан хаяг аавна. Салбар хоёр болохоор PC3 нь болохоор static IP version 6 хаяг static IP version 6 хаяг аавна. Харин PC4 нь болохоор local DHCP version 4 серверээс одоо хаяг аавна. PC5 нь болохоор EAU64 агаар одоо MAC хаягаас IP version 6 автоматар үүсгэнэ. DNS серверүүд нь болохоор IP version 6-гийн DNS нь IP version 6 DNS хаяг нь болохоор 2001 DB8 ACD 30 одоо 48 бит хүртэл хаяг байгаа. Одоо IP version 4-ийн DNS болохоор 192.168.13. За тэгээд одоо сервер нэг нь болохоор сервер одоо IP version 4 IP version 6-гийн хэрэглэгчтэй холбогдох хэвээр. Одоо сервер 2 нь болохоор одоо IP version 4 хэрэглэгчтэй зориулсан. За роутеруудыг одоо static чиглэлтэй холбосон одоо хэрэглэгч одоо хоорондоо болон одоо сервер холбогдох боломжтой. Одоо жишээ нь бол PC1 болон PC одоо PC4 одоо хоёрын хооронд одоо ping явуулаад одоо successful одоо явах байх хэрэгтэй. За тэгээд энэ юу гэнэ одоо simulation-ийг шарах юм бол яг за IP version 6-гийн одоо хэрэглэгч нь болохоор одоо яг нөгөө сервер нэг рүү одоо яг холбогдож байгаа хэрэгтэй одоо энэ хооронд холбогдсон байх хэрэгтэй. Одоо яг IP version 6-гийн одоо яг төхөөрөмжүүдийг одоо сервер нэгтэй холбоод одоо болж байгаа хэрэгтэй. Энэхүү одоо яг яаж байгаа вэ гэхээр одоо яг л нөгөө нэг subnet mask шиг одоо яг дээд зүйлчээ таваагаад одоо яг тэрнтэйгээ холбогдчихж байгаа. Мөн яг нөгөө хаягаа static биш яг нөгөө автоматар авч байгаа. Тэгэхээр яг одоо DHCP-гээр одоо ашиглаж авч байгаа гэдгээр одоо онцлогтой байгаа. За тэр яг юу байгаа. За одоо IP version 4 нь болохоор одоо яг сервер одоо хоёртойгоо одоо яг холбогдож явах хэрэгтэй байгаа. За тэгээд одоо энэ коллабораторч нь болохоор яг одоо IP version 6 болон IP version 6 сүлжээг одоо хэрхэн ажилладаг, ямар төрлийн хаяг оноод ашиглахыг үзлээ. Мөн DHCP 6 болон Slack EAU64 DNS зэрэг ойлголтуудыг одоо бодтоор дорч үзлээ. За энэ одоо гарсан үр дүн нь яг за тэгээд яг шалгах асуулт. Энэ болохоор нөгөө stateful болон stateful одоо юуг одоо ашиглаж яасан байгаа.